Энэхүү хинжээний туршид gap year буюу завсар жил гэж юу юм бэ? Би завсар жилээ хэрхэн өнгөрүүлсэн болоо өөрийнхөө туршлага дээр бяцлан зөвлөгөөнүүдийг хуваалцуулна. Тэгээ ахлах сургуулаа төгсөөд gap year авах хэрэгтэй юу үгүй юу гэж эргэлзэж байгаа сурагчдад хэрэгтэй байх болов уу гэж найдаж байна. Тэгээд дуустал нь үзээрэй. За gap year гэдэг бол мэдээч ойлгомжтой. Ахлах сургуулаа төгсөө их сургуульд орохоос өмнөх одоо 1 жилийн хугацаа буюу өөрийгөө таних мэдгээд зарцуулдаг хугацаа хэлдэг байгаа. Энэхүү хугацааг бол маш олон янз бүр одоо зүйлийг туршиж үзэж өнгөрүүлж болно. За миний хувьд болохоор би завсар жил авангуудаа шууд одоо англи хэлээ сайжруулж эхэлсэн гэж худлаа хэлэхгүй. Би шууд Америк руу хэлний бэлтгэлд явъя гэд визэнд apply хийгээд Америкийн визэнд ороод 2 удаа татгалцсан хариу авч исэн. За тэрнээсээ болоод амар шантраад стресстэй манай үеийнхэн одоо 1-р курсээ төгсөх гэж байхад 2-тоо орох гэж байхад би зүгээр ингээд бүхэл бүтэн 1 жилийг үрцэн байсан учраас надад амар их дарамттай байсан. Гэхдээ би одоо шантралгүй явсаар зүтгэсээр өнөөдөр Америкт ирсэн байгаа. Одоо Америкт ирэх жил хагас хугацаа өнгөрч байна. Америкийн Флорида мужид дах Saint Leo гэж сургуульд 50% тэтгэлэгтэй сурдаг байгаа. Би илүү сайн хичээж тэр одоо нэг өрсөн 1 жилээ зүгээр хилээ сайжруулахдаа зарцуулсан бол би магадгүй одоо 100% тэтгэлгээр ч юм уу сурах магадлалтай байсан байж болох юм. Тэгээд don't be like me. За завсар жил аваад хүмүүс одоо юу хийдэг вэ гэхлээр жилийн чөлөө энэ хэсгийг хасаарай. За завсар жилээр хүмүүс юу хийдэг вэ гэхлээр дадлагын ажил хийдэг, volunteer work буюу одоо сайн дурын ажил хийдэг, өөрийнхөө одоо background буюу одоо CV тэр зүйлүүдэд ингээ одоо илүү сайжруулахад анхаардаг хугацаа байгаа. Хамгийн гол чухал зүйл нь болохоор өөрийгөө таньж мэдэх. Одоо би өөрөө юунд сонирхолтой юм бэ тий. Тэрийг олж нээдэг үе гэж хэлж болно. За би болохоор яг тэрхүү хугацаанд өөрийгөө одоо юунд сонирхолтой юм бэ гэдгээ бол 100% олж мэдсэн гэж би найдаж байна. Тэгэхээр миний хийж исэн бүх юм болгон, миний төлөрж исэн бүх юм болгоо одоо тий зарж борлуулах бизнестэй одоо ямар нэгэн байдлаар зарж борлуулах ер нь salesтэй холбоотой бизнестэй холбоотой байсан байна. Тэгэхээр би өөрийгөө юунд сонирхолтой вэ гэхээр нэгтлэн бодох, бүртгэл тоо бодоод суух биш. Өөрийгөө одоо бизнесийн салбарт, борлуулалтын салбарт илүү ойрхон юм байна гэдгийг олж мэдсэн байгаа. Yes. Тэгээд маш олон мэрэгжлүүдийг судалж үзсэн. Яг гэвэл би одоо жилийн чөлөө авахаас өмнө одоо муусын бизнесийн салбарт орсон эхлэнгийн ингээд орондоо гэд бодоо явж исэн байгаа. Гэхдээ би одоо яг тоо бодоо суух мөн үү гэхлээр биш хэлсэн байгаа байхгүй юу? Би бүр улс төр судлаач болъё ч гэж бодож исэн заяа. Oh my gosh. За тэгээд 12-оо төгсөхдөө бол хүмүүс ихэнхдээ мэрэгжил энтрээ сонгож чаддгүй шүү дээ. Сонгоогүй л явж идэг шүү дээ. Эцээц. Тэгээд сургуульд ороод 1 жил өнгөрсний дараа одоо мэрэгчлээ сонгодог гэх юм уу. Тэгэхээр хэрвээ бэлэн биш байгаа л зүгээр жилийн чөлөө авсан дээр байх гэж бодож байна. Жилийн чөлөө авангуудаа одоо авахаасаа өмнө ч юм уу те юу хийхээ мэдгүй, юу ч төлөвлөөгүй эцсийн үр дүн чинь тодорхойгүй, зорилго чинь тодорхой биш байгаа л жилийн чөлөө өөрөөсөө аваад хэрэггүй. Одоо яэшээ өгөөд ямар сургуульд орсон тэр сургуультай орснон дээр байх л гэж би бодож байна. Яагаад гэвэл жилийн чөлөө авчдаг. Тэгээд зорилго чинь тодорхойгүй явж байгаа. Тэгээд за тэгэндээ болно доо гэсээр ба жил ингээд дуусчдаг. Тэгээд хайрын сайхан 1 жилийг үрээд дуустдаг. Стресстэй те маш олон юм үрж дуустдаг учраас нэг жилийн чөлөө аваад хэрэггүй гэж бодож байна. Хэрвээ таны хилчин одоо ингээд та хэрвээ зорилго нь ямар нэгэн байдлаар тодорхой те за би гадагшаа яваад сурна, би хэлний оноогоо сайжруулна, тийм хийнэ гэж зорьсон байгаа бол окей, why not? Жилийн чөлөө аваа. You can do it. За эхлэл хийх одоо хэрэгцэн байдаг учраас төгсгөлтөнд хий гэж шийдсэн байгаа. Тэгээд сайн бацхан уу намайг лавглам гэдэг манай найзууд лаги гэж дууддаг болохоор YouTube сувгаал лаги байна гэж нэрсэн байгаа. Тэгээд subscribe дараад хонхон дээр нь дарах юм бол дараагийн бичлэгүүдийн одоо notification танд очих болно. Тэгээд дараагийн видеогоороо
би хэрхэн Америкт ирсэн. Одоо өмнө нь 2 удаа, 3 удаа визэнд ороод хоёрт нь татгалзсан хариу авсан. Яагаад татгалзсан хариу авсан бэ? Тэгээд яаж 3 дахь дээрээ сайжруулад виз авч чадсан. За тэгээ Америкт ирэхээс өмнө юу анхаарах хэрэгтэй байсан талаар илүү дэлгэрэнгүй хуваалцгаална. Тийм болохоор надтай хамт байгаарай, subscribe дараарай. Баярлалаа. Баяртай. Yes. Харин хурдан ирсэн юм. Тэгтгүй. Юу ч мэдгүй. Окей, bye. Окей. Энэ хэрэгээс удаа. Оо нэрээ. За тэгээ дараагийн видеонд болохоор би яагаад Америкт ирэх болсон. За гэмпирийн талаар бол өөртөө товчхондоо нэг иймэрхүү байлаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн бол доор комент үлдээгээрэй. Тэгээд subscribe даах юм бол дараагийн видеонууд тань мэдээлэл очоод та илүү хурдан үзэх боломжтой. За тэгээд би дараагийн видеонд юу оруулах вэ гэхээр Америкийн визэнд яагаад 2 удаа ороод татгалсан сүүлийнх нь хэрхэн яаж миний виз зөвшөөрөгдсөн тэгээд хэрхэн яаж зөв мэдээлэл авсан. Тэгээд ер нь яаж сургуулиуд apply хийсэн гэж харуулсан. Сайн би зүгээр сайн клуб social видео хийхээр шийдлээ. Зүгээр яг энэ бол өөрөө биш үзээд байна. Энэ үгж байна. Зүрхтээ сэлж байна. Ороод сууч. Энэ зүйл энэ орд хүрээд байгаа бүх юм харагдах юм байна. Арай хамаг option харагдах байна.